За шалгалтын агуулга дээр байгаа архив албан хөтлийн тухай хуулийн дээр ярилцъя. За үндсэндээ 39 тесттэй ийм сэдв байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн ном материалаа бэлдээрэй. За ном материал хэрвээ байхгүй бол энэ агуулгыг бид нар одоо тестийг нэгтгэх байдлаар ярилцж явна. Тэгэхээр хэрвээ номгүй байсан ч гэсэн дагаад ажиллах боломжтой гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ. Шууд дэлгэцэн дээрээ тестэн дээр эхлээд шууд ярилцъя. За архив албан хөтөлбөрийн тухай хууль гэж юм тийм ээ. Мгм. За 39 тесттэй юм байна. Та бүхэн хараарай. За тэгэхээр бид нар ер нь энэ хуулиар яг юуны тухай ярих вэ гэдэг зүйлээ тодорхойлчих юм бол тухайн тодорхойлсны агуулгын хүрээнд тестүүдийг нийлээ. Одоо За тухайн тодорхойлсны хүрээнд бид нар тестүүдийг нэлээд сайн ойлголтын хүрээнд нэвтгэж ярих боломжтой гэсэн үг. За тэгэхээр төрийн ер нь бид нар ингэж хэлж байгаа юм. Албан хэрэг хөтлөнө гэж байгаа. Албан хэрэг хөтлөнө. Тэгэхээр одоо маш энгийнээр хэлэх юм бол төрийн албан агш одоо бидний ажил өөрөө одоо үндсэндээ цаасан дээр бууж явдаг тийм цаасан дээр бууж явдаг. Одоо бичгээр явдаг гэсэн үг. Тэгэхээр төрийн албан агч буюу бид нар ингэж хэлж байгаа юм. За яагаад энэ хууль ингээд биднэрт орж ирж байгаа юм гэхээр зэрэг бид нар бол эрх мэдэлтэй хүмүүс болноо. Нөгөө төрийн мөнгөөр ямар нэгэн одоо зүйлийг худалдаж авъя. Тэгэхээр нөгөө төрийн одоо нэрийн өмнөөс одоо тийм ээ ард түмний төсөв мөнгөөр ямар нэгэн зүйлийг худалдаж авч байгаамаа. Жишээ нь би одоо худалдаа авах ажиллагааны мэрэгчлэн бай гэдэг ч юм уу тийм. За энэ утгаараа бид нар бол ингээд альбан хэрэг хөтлөж байгаа. Ямар нэгэн байдлаар та одоо ямар нэгэн ажил хэргийг эхлүүлж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ ажил бол үндсэндээ альбан одоо байдлаар буюу одоо цаасан дээр бууж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь энэ хуулиар бид нар тэгэхээр нөгөө архивын ажил те зөвхөн архивын ажилтных юм үгүй. Одоо энэ дээр бид нар ярина. За тэгэхээр нэгдүгээр асуултыг бид нар харъя. Төрийн байгууллагын альбан хэрэг хөтлөлтөд аль нь хамаарахгүй вэ гэж байгаа. Альбан хэрэг хөтлөлтөд аль нь хамаарахгүй юм. За 3 нь бол энэ альбан хэрэг хөтлөлтөд хамаарах ойлголттой юм тийм ээ. За баримт бичгийг зохион бүрдүүлэх, баримт бичгийг хүлээн авах, баримт бичгийг архив шилжүүлэх. За хамаарахгүй нь D хувилбар байна. Хамаарахгүй нь. За тэгэхээр бид нар төрийн ажлыг одоо цаасан дээр буулгах буюу баримт бичиг үүсгэж идэг. Ямар нэгэн байдлаар албан хэрэг эхлүүлж идэг. Тэгэхээр энэ хууль бол ерөөсөө л би одоо юу гэдэг ямар нэгэн ажил хий буюу миний одоо тэр би жишээ нь худалдаа авах ажиллагааны мэргэжилтэн байлаа те би ингээд энэ ажлыг төрийн мөнгөөр худалдаж авъя гэдэг энэ процесс маань өөрөө цаасан дээр буухаас өгсүүлээд одоо альбан хэрэг тийм ээ цаасан дээр буухаас өгсүүлээд тухайн тэр одоо тэр альбан бичгээр байгаа энэ харилцаа өөрөө тухайн харилцаагаа дуусгаад архивд орох хүртэлх одоо архивд орж тийм ээ тэр архивын сав шүүгээ шкафанд орж тэгээд хадгалаад налуу шааш нь дамжуулах хүртэлх харилцааг энэ хуулиар зохицуулж байгаа юм байна. За тэгэхээр төрийн байгууллагын албан эрх хөтлөлтөд хамаарахгүй D хувилбар. За архивын баримтыг өмчлөх гэдэг зүйл бол байхгүй юм байна те. За нөгөө болохоор баримт бичиг зохион бүрдүүлэх, баримт бичиг хүлээн авах, баримт бичиг архив шилжүүлэх. Тэгэхээр ерөөсөө л ажил өөрөө баримт бичиг дээр буугаад ажил эхэлдэг. Энэ одоо цаасан дээр буусан энэ албан бичиг дээр бууж байгаа энэ харилцаа өөрөө тухайн хүрэх газараа хүрээд за агуулгаа шийдээд чаашлаад архивд хүрэх хүртэлх. За энэ харилцааг энэ хуулиар зохицуулж байгаа юм гэсэн үг. За хэдүүлээ энэ 6 дугаар асуулт 6. За та бүхэн хэрвээ номтой явж байгаа 6 дугаар асуултыг харж байгаарай. За номгүй бол хэдүүлээ хамтдаа хараад явъя. 6 дугаар асуулт 30 дугаар асуултыг бид нэр цуг харъя. 6 болоод 30 дугаар асуултыг бид нар цуг харъя. За 30 дээр хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэж байна. Хөтлөх хэргийн нэрийн чагсаалтыг хянан хэлэлцэх, байнга болоод төр хадгалах баримт бичгийн данс бүртгэл, устгах баримтын чагсаалтыг хянан хэлэлцэх, чигүүргийг хэн хэрэгжүүлэх вэ? За хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэдэг ойлголт орж ирж байна тийм ээ. За 6-г хэдүүлээ харъя. Байгууллагын үйл ажиллагаанд тухайн жил хөтлөгдөх албан хэргийн нэр, тэдгээрийн хадгалах хугацааг тодорхойлж гаргасан чагсаалтыг хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэх хөтлөх хэргийн нэрийн чагсаалт. За тэгэхээр байгууллагын үйл ажиллагаанд тухайн жил хөтлөгдөх албан хэргийн нэр, тэдгээрийн хадгалах хугацааг тодорхойлж гаргасан чагсаалтын нэр гэж байна тийм ээ. Тэгэхээр
одоо байгууллага болгон юм өөрийн одоо юм хөтлөх хэргийн нэрийн чагсаалтыг гаргаж байна. За нэгсэндээ энэ хөтлөх хэргийн нэрийн чагсаалтыг хэн гаргадаг юм бэ гэдэг эхлээд хэдүүлээ харчих 30 дугаар асуултаа. Тэгэхээр хөтлөх хэргийн нэрийн чагсаалтын хянан хэлэлцэх, байнга төр хадгалах, баримт бичгийн данс бүртгэл, устгах баримтын чагсаалтыг хянан хэлэлцэх чи өөргийг за байгууллагын баримт нэгтлэн шалгах комисс. Тэгэхээр байгууллага болгон өөрийн тэр баримт нэгтлэн шалгах комисстой байдаг байна. За энэ комисс юу хийдэг вэ гэхээр зэрэг одоо байгууллага болгон дээр энэ баримтыг нэгтлэн шалгах комисс байна тийм ээ. Тэгэхээр энэ газар юу хийдэг вэ гэхээр зэрэг за энд бол ерөнхийдөө тэр байгууллагатаа ер нь бол удаан ажиллажчихсан тийм тухайн байгууллагын үйл ажиллагааг мэддэг энэ хүмүүс бол энэ баримт бичгийн нэгтлэн шалгах комисс гэж гардаг. За тэгэхээр нэгсэнд одоо ийм баггүй жишээ нь би одоо юу гэдгийг би санхүүгийн албыг төлөөлөе те. Тэгэхээр манай санхүүгийн албан дээр энэ мэрэгчлэлтэнгээс ямар бичиг гардаг юм. Энэ хүн дээр одоо хүмүүсийн цалингийн чагсаалт одоо цуглардаг. За магадгүй энэ хүн дээр одоо бараа материал авсан тэр данс бүртгэл энэ хүн дээр явдаг. За магадгүй энэ хүн дээр өргөдөл гомдол цуглардаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр байгууллагын баримт нэгтлэн шалгах комисс нь өөрөө тухайн одоо би жишээ нь юу гэдэг аль нэг хилцсэн одоо дарга нь байлаа гэж бодъё л доо тий. Би тэгэхээр ерөнхийдөө за чам дээр бол ингээд иргэдээс ирсэн өргөдөл гомдол ингээд цуглардаг. Чам дээр бол одоо юу гэдэг нөгөө төслийн материалууд цуглардаг. Буюу хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэдэг нь за байнга хянан хэлэлцэх, түр хадгалах баримт бичгийн бүртгэл за устгах баримтын чагсаалтыг хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэж хэлдэг бахан тий. За 6-ыг харъя. Тэгэхээр байгууллагын үйл ажиллагаанд тухайн жил хөтлөгдөх албан хэрэгээр тэдгээрийг хадгалах хугацааг тодорхойлж гаргасан чагсаалтыг бид нэр хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэж байгаа. Тэгэхээр энэ хөтлөх хэргийн нэрийн чагсаалтыг гаргадаг тэр субъект нь байгууллага дээр байгаа баримт бичгийн нэгтлэн шалгах комиссийнхан байна. Тэгэхээр энэ хүмүүс бол за яг нөгөө улсын хэмжээнд нэг юм нэгдсэн одоо баримт бичиг байдаг л да. Тэгэхээр архив бол Монгол улсын ой санамж гэж хэлж байгаа тийм архив бол Монгол улсын ой санамж гэж хэлж байгаа. Тэгэхээр нэгсэндээ энэ архивын баримт өөрөө үн цэнийг хадгалж идэг үн цэнийг. Тэгэхээр одоо Монгол улсад тийм ээ юуг байнга хадгалах юм? Нөгөө хин нэгний ажилд орсон хин нэгний нийгмийн даатгал. Магадгүй би 30 жилийн дараа 40 жилийн дараа би тэтгэврт гарыг. Миний ажиллаж байсан түүх байхгүй бол би гарч чадахгүй. Тэгэхээр энэ одоо чухал үүргийг бид нар тэр байгууллагын баримт бичиг нэгтлэн шалгах комисс хэрэгжүүлдэг юм байна. Ингэхдээ ерөнхий тэр чагсаалтан дээр үндэслээд бид нар энэ одоо материал өөрөө үн цэнийн хувьд байнга хадгалагдана. Үүнийг бид нар магадгүй 70 жил ч юм уу те магадгүй түр хадгалах 5 жилийн хугацаагаар хадгална гэдэг. Энэ чагсаалтыг бид нар хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэж нэрлэж байгаа маань. Хөтлөх хэргийн нэрийн чагсаалт. Тухайн одоо жилд хөтлөгдөж гарч байгаа нэртэй хадгалах хугацааг тодорхойлсон чагсаалтыг хөтлөх хэргийн нэрийн чагсаалт гэдэг байна. За энэ хөтлөх хэргийн нэрийн чагсаалтан дээр байнга түр хадгалах, одоо устгах баримт бичгийн чагсаалтыг одоо хянан хэлэлцдэг нь байгууллагын баримт шалгах комисс байна. За тэгэхээр энэ комисс бол тийм ээ чамаас гарч байгаа баримт бол үн цэнтэй шүү. Хүмүүсийн энэ цалин авч ирсэн те хүмүүсийн одоо нийгмийн даатгал бол магадгүй 70 жилийн дараа 80 жилийн дараа яригдах энэ үн цэн бүхий материал шүү гэдгийг тэр хянан шалгах комиссийнхан үндсэн чагсаалтан дээр үндэслээд гаргацдаг гэсэн үг. За тэгэхээр бид нэр архивын баримтыг үн цэнээр нь тодорхойлдог. Ер нь бид нарын нөгөө төрийн ажил бол дандаа юм цаасан дээр бууж явна те хязгаарч төрийн ажлыг хоёр хүн хоорондоо уцтаад танихаас юм судалгаа авчи гэдэг ч юм уу хоёр төрийн байгууллага те ингэдэггүй энэ ажил дандаа цааснаар байна. Яагаад гэвэл бид нар төрийн нэрийн өмнөөс одоо эрх мэдлийг хэрэгжүүлж гэсэн үг. Ер нь бол эрх мэдэл. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар та альбан хэрэг хөтөлж байна. За тэгэхээр энэ болгон өөрийн гэсэн үн цэнтэй мэдээлэл бичдэг үн цэнтэй. Тэгэхээр бид нар энэ ер нь бол архивын баримтыг одоо үн цэнээр нь хосгүй үнэт, нэн үнэт, ердийн гэж ангилдаг байхны 26-гийн д хувилбар байна шүү. За ингээд бид нар ерөнхийдөө нөгөө баримт бичиг одоо альбан хэрэг одоо хөтөлтэй холбоотой тестүүдийг бол харчлаа. За энэ 2 дугаар асуулт. Аль нь тусгай архив бэ гэж байна. Аль нь тусгай архив бэ гэж. За тэгэхээр бид нар энэ архивыг одоо төрөлжүүлсэн гэх юм уу да. Ер нь бол энэ архивыг төрөлжүүлсэн гэж хэлж болно. За нөгөө одоо 2019 оны архивын үзлэгийн дараахан тийм ээ. За энэ архивын тухай хууль энэ төр шинжлэгдсэн байна. За тэгэхээр хэдүүлээ 9 дугаар асуултнаас эхлэе харъя.
За төрийн архивд дараах архив хамаарна. Тэгэхээр энэ архив аль бие хөтөлтийн тухай хууль бол зөвхөн төрийн байгууллагт зориулсан хууль юм уу гэвэл үгүй. Бид нар архив бол за архив дотор нь бид нар тийм ээ хувийн байгууллага архивтай байх уу? Хувь хүн архивтай байх уу? За байна тийм үү? Байна. Байна. За тэгэхээр бид нар ингэхийн одоо жишээ нь юу гэдэг нь би хувийн байгууллагт ажиллая тий хувийн байгууллагын архивын тухай хуулиа хэрэгжүүлэх юм уу? Архивын тухай хуулиар тий миний ажилласан жилийг хадгалах юм уу гэвэл тэгнэ. Тэгэхээр архивыг дотор нь бид нар за энэ 21 дугаар асуултаас харцдаг юм уу? За. За альнаас харуул илүү ойлгомжтой юм бол доо хараадах юм. За. За яг хэдүүл энд ингэ биччихье. Тэгэхээр бид нэр архивыг дотор нь ингэж ангилах юм. За төрийн архив гэж тийм 9-өөс эхлээ харъя. Төрийн архив. Тэгэхээр бид нар архивыг одоо төрийн архив нэгсэндээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа архивуудыг бид нар төрийн архив гэж нэрлэж байна. За хувийн хөвшил тийм ээ одоо байгууллага бол архивтай байна. Жишээ нь би нэг хувийн хвшилт ажиллая л да. Тэгэхээр энэ байгууллага бол архивтай байгаад миний ажилласан жил цалингийн жагсаалт юм хомыг бол хадгална. Байгууллага архивтай байна. Хувь хүн ч гэсэн архивтай байж болно. Хувь хүн ч гэсэн архивтай байна. Хувь хүний архив гэдэг. Үндсэндээ ингээд юм архив дотор нь төрийн архив, байгууллагын архив, хувь хүний архив гэдэг ерөнхийдөө ярьж байна. За бид нар бол илүү төрийн архивтай холбоотой бусад тестүүд бол ажиллана. За төрийн архивыг дотор нь бид нар үндэсний төв архив. Үндэсний төв архив. За. За тэгэхээр бид нар хараа яг энэ ойлголтон дээр хид хідэн тест ажиллах чинь шүү. Тэгэхээр төрийн архив дотор нь үндэсний төв архив. За тэгээд тусгай архив. Тусгай архив. За төрөлцсөн архив. Төрөлцсөн. За тэгэхээр бид нар энэ ангиллуудыг мэдж явахад л нэлээд олон тест ажиллана гэсэн. За төрөлцсөн архив. За би нэг юм харандаа шиг зүйлээр бичиж байгаа учраас та бүхэн тэмдэглээд аваарай төрөлцсөн архив. За тэгээ бид нар аймаг нийслэлийн архив гэдэг. Үндсэндээ төрийн архив дотор нь тийм ээ хид хид одоо ангилж гин гэсэн үг. Ер нь бол одоо хуучин бол бидний мэддгээр тийм ээ аймаг нийслэлийн архив одоо нэгдсэн нэг том архив гэл ингээл байдаг байсан. Одоо бол ерөнхийдөө архив гэдэг зүйл чинь жил ирэх тусмаа цугларч яадаг, хадгалагдж яадаг. Тэр болгоны үн цэнийг тогтоогоод авч үлдэхээ үлдээл бусдыг нь бол устгалд оруулдаг тийм ээ. За тэгэхээр бид нар одоо төрийн архиваар дотор нь за энэ хараа төрийн архив дараах архив хамаарна. Илүү цэг болгож байна. Тэгэхээр төрийн архиваар дотор нь бид нар тийм за ингэж төрийн архив шүү. Төрийн архиваар дотор нь бид нар үндэсний төв архив, тусгай архив, за аймаг нийслэлийн архив гэд ангилж байгаа. Нэмээд юу байгаа лээ? Одоо төрөлцсөн архив. Төрийн архиваар дотор нь бид нар за энэ дээр төрөлцсөн архив нэмэгдэж байна. Үндэсний төв архив, тусгай архив, аймаг нийслэлийн архив. За тэгвэл төрийн архиваас аль нь илүүцсэн бэ? Төрийн архив дараах архив хамаарна илүүцэг болгож байна. Илүүц нь байгууллагын архив. Байгууллагч гэдэг чинь одоо тусдаа төрийн биш байгууллагуудын тухай архив бас байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бол илүүцэн. За үндэсний төв архив. Тэгэхээр энэ үндэсний төв архивд бол Монгол улсын хосгүй одоо өмнөд одоо зүйлс мэдээлэл тийм ээ түүнийг илтгэж байгаа баримтчгийг бол үндэсний төв архивд хадгалдаг юм байна. За тусгай архив гэдэг нь төрийн тусгай байгууллагуудын архив. Тэгэхээр бид нар нөгөө архив чи ингээд зузаарж яадаг, хадгалагдж яадаг, нэмэгдэж яадаг зүйл гэж байна тийм. Одоо бид нар ингээд архив гэж бодохоор архивын сав шүүгээ боддог чинь тийм ээ. Тэгэхээр тусгай архив гэдэг нь төрийн тусгай байгууллагуудын одоо архивыг бид нар ерөнхийдөө энэ тусгай архив гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр яг энэ сүүлд гарч байгаа энэ хуулиар архивуудыг ангилж өгснөөрөө тэгэхээр манай Монгол улс чинь тийм ээ. За төрөлцсөн архив нь болохоор зэрэг ерөнхийдөө геолог, геодез гэдэг одоо ерөнхийдөө нэг юм уул уурхайтай холбоотой гэх юм уу да геолог, геодез. Энэ чиглэлийн төрлийн архивуудыг биднэрт тусгаарлаад өгсөн юм байна. Тэгэхээр манай улс чинь нөгөө нэг одоо уул уурхайтай байгууллагчтай салшгүй холбоотой учраас энэ чиглэлийн архив байна. Энийг бид нар төрөлцсөн архив гэж нэрлэдэг байна. Тусгай архив нь бол төрийн тусгай байгууллагуудын архив юм байна. За төрийн архив бол үндэсний төв архив, тусгай архив, аймаг нийслэлийн төрөлцсөн архив гэж ангилж байна. За 2 дугаар асуултыг бид нар харъя. Аль нь тусгай архив юм? Аль нь тусгай юм? Тэгэхээр тусгай чөөргийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа хэрэгжиж буй. За хэрэгжээд архивд хадгалагдахаар ирж байгаа энэ материалуудыг ерөнхийд нь хадгалж байгааг бид нар тусгай архив
гэлчих юм байна. Төрийн тусгай байгууллагын архивыг. За 9 дугаар асуултыг бид нар сая ярьсан. За дараагийнх нь харъя. За 16. Геологийн баримтын төв архив нь аль архивд хамаарах вэ гэж. За геологийн баримтыг бид нар хаана хадгалах юм? Геологийн чинь төрөлцсөн архив. Тэгэхээр энэ хараа төрөлцсөн архивд бол одоо байгаль геолог, геодез тийм уул уурхайн чиглэлийн архивуудыг төрөлцсөн архив. За тусгай архив бол төрийн тусгай байгууллагуудын. За тэгээ үндэсний төв архивд бол 19 дээр орж ирж байна. Төрийн өмчөд хамаарах хосгүй үнэт баримтыг улсын хэмжээнд төвлөрүүлж хадгалах үүргийг аль архив хэрэгжүүлэх вэ? 19 дээр. Тэгэхээр үндэсний төв архивд бол хосгүй үнэт баримт. Тэгэхээр нөгөө үндэсний төв архив дээр бол хосгүй үнэт баримт. За энд та бүхэн хэрвээ номтой явж бол энэ дээр тэмдэглэж аваад хэрвээ ном байхгүй бол яг энэ дөрвөн ангиллыг тэмдэглээд авчихад бид нар 5 ширхэг тест ажиллаж байна. За төрөлцсөн архив нь геолог, геодезийг бүрээ тий. За нэг ийм ангиллал ярих шаардлагатай. 19-ыг бид нар таньж байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд тэр одоо Монгол улсын түүхэн дурсгалт үйл явдалтай холбоотой ч юм уу те энэ баримтуудыг бид нар үндэсний төв архив руу одоо үндэсний хувьд одоо хамгийн үндэсэнтэй гэж үзэх юм бол үндэсний төв архивд нь хадгалагдах юм байна. 21-ийг харъя. Тагнуулын ерөнхий газрын тусгай архив нь аль төрөлд хамаарах вэ? За нөгөө тагнуулын ерөнхий газрын тусгай архив нь төрийн архивын нэг хэсэг юм аа. Төрийн архивыг бид нар үндэсний төв архив. За төрийн архивыг дотор нь бид нар тусгай архив. За төрийн архивыг дотор нь бид нар төрөлцсөн архив. За төрөлцсөн архив. За тэгээд аймаг нийслэлийн архив гэдэг төрийн архив дотор ингэж ангилж аваамаа гэдэг зүйлсээ. За энэ ангиллууд бол болчихж байгаа шиг байна. За дараагийн асуултуудыг хэдүүлээ харъя. 3 дугаар асуултыг харъя. Байгууллагын бичиг хэргийн ажилтан нэр бүхий ажилтанд хаягдсан гартна гэсэн бичигтэй дугтуг хүлээн авчээ. За энэ тохиолдолд ямар баримт бичгийг яах вэ гэж асууж байна. Байгууллагын бичиг хэргийн ажилтан нэр бүхий ажилтанд хаягдсан гартна гэсэн дугтуг хүлээж авсан. Одоо яах вэ гэж байна тийм ээ. За бид нар тухайн хүнд нь өгнө гэсэн үг. Одоо хинт гэсэн тий дулмаад гэсэн бол яг л тэр хүнд өгнө. За харъя. За энэ болохоор задлж гэж байна. Би хувилбараа дугтуг задлалгүй бүртгэлийн тэмдэг дараад гаднах хаягаар нь бүртгэн хаягдсан хүнд нь шилжүүлнэ. За CD-ний өгнө дугтуг задлалгүй бүртгэлийн тэмдэг дарж байгууллагын удирдлагад өгнө. Дарагт нь өгнө үнэ. Бид нар гартна гэсэн бол яг л тэр хүнд өгнө. Тэр мэрэгчлэлтэнд тэр одоо юу гэдэг хариуцсан хүнд гэх юм бол яг тэр тухайн хүнд нь өгнө. Гэтэл C дээр дарагтаа өгөх гээд байна. За D дээр дугтуг задлж дундаас нь үзэх гээд байна. Дугтуг задлж үзэх гээд байна. За тэр утгаараа бид нар B-г авч байна. За 4-ыг харъя. Гандан тэгчлийн хэд өөрийн архивын зарим баримтыг худалдаалахаар шийдвэрлэжээ. Иймхүү худалдааж болох уу? Хуулиар тогтоосон хязгаарлалт байгаа юу гэж. За тэгэхээр бид нар төрийн архив, байгууллагын архив, хувь хүний архив гэж нэрлэж байна тийм ээ. За тэгэхээр гандан тэгчлийн хэд төрийн байгууллага юм уу? Хувийн хвшил юм уу? Аль нь юм бол? За хувийн байгууллага тий одоо нэгсэндээ одоо лам нар өөрсдөө нийтгч юм ингээд ийм хувийн байгууллага шүү дээ. Ер нь бол төрийн архив биш. Манай нөгөө төр одоо шашин хоёр чинь бие биендээ хүндэтгэлтэй ханднаа гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэрнээс ч төрийн зүйл бол биш байгаа даа. За гандан тэгчлийн хэд өөрийн архивын зарим баримтыг худалдаалахаар шийдвэрлэжээ. Ийхүү худалдаж болох уу гэж. За ямар ч юм болно гэдэг байр сууриас бид нар одоо хувь хүн ч гэсэн архиваа би одоо худалдая гэж хэлж болно. Хувийн хвшилч гэсэн би архиваа худалдая гэж хэлж болно. За тэгэхээр худалдаж болно. Тухайн баримт нь үндэсний эрх ашиг сонирхлыг хөндөж байвал төрийн архив нэн тэргуунд худалдаж авах эрхтэй. За тэгэхээр бид нар төрийн архив те одоо төрийн архив дотроо үндэсний төв архивд бол Монгол улсын түүхэн үйл явцтай холбоотой баримт бичгийг бид нар үндэсний төв архивд бол хадгална гэж хэлж байгаа тийм. За байгууллагын архив, хувь хүний архив. Магадгүй хувь хүн дээр ч тэр одоо юу гэдэг надад өвөөгөөс мань дамжиж ирсэн ийм түүхэн баримт содор байна гэдэг ч юм уу те. Гэх юм бол байгууллагын архив худалдаж болно, хувь хүн худалдаж болно. Хэрвээ үндэстний одоо энэ түүхэн дурсгалт үйл явдалтай холбоотой гэж үзэх юм бол төрийн архив нэн тэргуунд худалдаж аавна гэдэг ийм
одоо ойлголттой. Тэгэхээр бид нар дөрөвдүгээр асуултыг энэ байр сууриас хариулна. Худалдаж болно тухайн баримт нь үндэсний эрх ашиг сонирхлыг хөндөж байвал төрийн архив тэргүй ээлжид худалдаж авах хэрэгтэй гэдэг. Хувилбарыг авч ийн. За яг энтэй адилхан дахиад тест гарна. За одоо хувь хүн архива худалдах чинь 37 дараа гарч байна. Иргэн нь өвөг дээдсээс өвлүүлж ирсэн эртний бүтээлүүд тэдгээрт холбогдох баримтаар хувийн архив үүсгэжээ. За үндэсний архивын сан хүмүүрэгт энэ нь хамаарах юм уу? Хамаарах уу? За тэгэхээр бид нар яг түрүүний байр сууриас магадгүй иргэнд байгаа иргэн бид түүнийгээ худалдая гэх юм бол үн цэнийг нь тогтоогоод хэрвээ Монгол улсын түүх үйл явдалтай холбоотой гэж үзэх юм бол төрийн архив худалдаж авна. За сан хүмүүрэгт хамаарах уу гэж байна. За ерөн зөвхөн гэдэг үгийг нэг их бол авдаггүй. За ямар тохиолдолд авдаг вэ гэхээр гарын 5%-нд л авдаг. Багтгаар хэмжээнд авдаг гэсэн үг. За бид нар энэ дээр хараа C-г авч байна. C хувилбар. Төрийн архивын дэрэгдэх баримтыг нягтлан шалгах арга зүйн комисс иргэн А-тай хамтраад үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамруулах хэсгийг шийднэ. Магадгүй тиймээ тэр иргэнд байгаа энэ мэдээлэл өөрөө нөгөө үндэсний язгуур ашиг сонирхолтой холбоотой ойлголт одоо мэдээлэл мөн үү биш үү гэдгийг энэ хараа нягтлан шалгах арга зүйн комисс нь одоо үнэлээд шийдвэрлэнэ гэсэн үг. С-ийг бид нар авч байна. Тэгэхээр бид нар ингэж хэлж байгаа тийм төрийн архив байгууллага архивтай байж болно, хувь хүн архивтай байж болно. Энд одоо тийм үндэстэнд одоо хамаарах зүйл яхан бол төрийн архив хамгийн түрүүнд худалдаж авах эрх нь үүснэ шүү гэж хэлж байгаа. Гэтэл Б хувилбар юу гэж байна? Д хувилбар юу гэж хэлж байна? За бид нар А дээр зөвхөн гэдэг учраас аваагүй. Тэгвэл Б-ийг харъя. Өмчлөлийн хэлбэрээс үл хамааран иргэн А-гийн архивын баримт нь үндэсний сан хөмрөгт хамаарна. Тэгэхээр хэрвээ бид нар Б-г авах юм бол хувь хүн архивтай байж болохгүй. Таны гэрт байгаа энэ ховор зүйл бол төрийн юм шүү гэж хэлж байгаа юм шиг харагдаж байна. Гэтэл манайх чинь төрийн ч юм байгаа, хувийн ч өмчийг хүлээн зөвшөөрдөг тийм. Одоо Б бол хувь хүмүүс бол архивтай байж болохгүй шүү. Наач угаасаа л төрийн юм шүү гэж хэлж байгаа юм шиг харагдаж байна. За Д-г харъя. Хувь хүн архивтай байх эрхтэй тул үндэсний сан хөмрөгт хамруулж үл болно. Тэгэхээр юу гэдэг төрийн архив нь тусдаа үндэсний сан хөмрөг тийм ээ энэ нь бол тусдаа хувь хүний юм нь тусдаа явна шүү гэж аимшиг хэлж байна. Бид нар шаардлагатай тийм магадгүй иргэн тухайн байгууллага бий худалдаа гэх юм бол үндэсний төв архив хамгийн түрүүнд авах эрх нь байгаа шүү л гэж. Худалдаж болох юм байна үндэсний төв архив авч болох юм байна гэдэг л байр сууриас хариулж байна. За зарим хариултууд бол огт болохгүй тийм хувь хүний юм хувь хүндээ эсвэл зарим нь угаасаа төрийн юм гэж хэлж байгаа юм шиг харагдаж байна. За 5 дугаар асуултыг хэдүүлээ харъя. А нь байгууллагын бичиг хэргийн ажилтан. Ажил олгогч түүнийг архивын үйл ажиллагааг хавсран эрхлэхийг үүрэг болгосон бөгөөд тэрээр аль бие эрхийн сургалтанд хамруулж өгөх хүсэлт тавихад ажил олгогч нь татгалзжээ. За яасан гэнэ? А нь энэ байгууллагын байгууллагын бичиг хэргийн ажилтан гэдэг юм байна. Ажил олгогч түүнийг архивын үйл ажиллагааг хавсарч хийгээч гэсэн юм байна. За тэгээ сургалтанд суулгаач гэсэн чинь ажил олгогч нь татгалцсан. За тэгэхээр бид нар үгүй ажил олгогч бол сургалтанд суулгах үүрэгтэй юм аа. Тэгэхээр төрийн байгууллагын удирдлагынаар бол аль багштай сургах ийм үүрэгтэй юм аа гэдэг байр сууриас хариулж байна. Тухайн байгууллагын удирдлага нь архивыг хариуцсан ажилтныг томилго чөлөөлөх, мэрэгшүүлэх, давтан сургалтанд хамруулах үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргийг хэнд зааж өгч байгууллагын удирдлага нарт зааж өгсөн байна. Одоо B, C, D юу гэж хэлж ийм гэхэлэр зэрэг өөрөө сурнаа, өөрөө сургалтанд суух шаардлагатай, архивын асуудал гэсэн төрийн захиргааны байгууллага сургах үүрэгтэй, заавал сургалтанд хамрагдах шаардлага гэж байна. Бид нар бол сургалтанд суух үүрэгтэй байна. За энэ үүргийг байгууллагын дарга нарт олгож өгсөн байна гэж хэлнэ. Тэгсэндээ байгууллагын удирдах албан тушаалтнууд бол тухайн байгууллага дээр байгаа ер нь сургалтыг ер нь бол төрийн албан багч бид нар албан тушаал дээр мэрэгшгэн бидний үүрэг байгаа. Тэгэхээр энэ утгаараа байгууллагын удирдлагт ч гэсэн хэрвээ энэ архив аль бие хөтөлтэй ажилтныг давхар хийх гэж байгаа бол сургалтанд суулгаарай гэдэг үүргийг удирдлага нарт олгожээ гэж харагдаж байна. 7 дугаар асуултыг харъя. За А байгууллага нь хувь хүний архивын баримтыг хадгалах үйлчлэгээ эрхлэхээр болсон. Хуульд зааснаар тэрээр ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Илүүцэг олгож. Тэгэхээр А гэдэг байгууллага хувь хүний архивын баримтыг хадгалах үйл ажиллагааг эрхлэх болсон. За тэгэхээр нөгөө нэг
баримтыг хадгалдаг ийм хувийн хвшлүүд байж болох юм байна гэж харагдаад тэр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хвшлүүд байж болно гэдэг ойлголт. Мгм. За энэ бол сүүлд буюу энэ 20 оноос хойш гарсан энэ хуулийн дээр яригддаг зүйл. Мгм. За илүүцэг бол гэж байгаа илүүцэг. Архивын үйл ажиллагааг 10-аас доошгүй жил эрхэлсэн гэдэг бол илүүц. Мгм. Тэгэхээр одоо юу гэдэг бид нар энэ сүүлд гарсан энэ хуулиар хувь хүний архивыг хадгалдаг ийм үйлчлэгийг эрхэлж болохыг энэ хуулиар зөвшөөрсөн юм байна. Өмнө нь манад ийм харилцаа байгаагүй гэсэн үг. Одоо хувийн хвшил тийм ээ архивын үйл ажиллагаа эрхэлдэг ийм зөвшөөрөл, ийм харилцаа байгаагүй гэсэн үг. За энэ бол 20 оноос хойш яригдж байгаа зүйл. Тэгэхээр архивын үйл ажиллагааг 10-аас доошгүй жил эрхлэнэ гэдэг чинь өмнө нь ийм одоо туршлагатай энэ ажлыг хийжсэн субъектууд бол байхгүй. Энэ бол илүүц юм байна. Тэр архивын үйл ажиллагааг эрхэл яах юм бол B, C, D дээр заасан шаардлагыг хангацхад архивын үйл ажиллагааг эрхлэх юм байна. Мгм. За илүүц хувилбар. За 10-аас доошгүй жил те өмнө нь ингэж эрхэлжсэн туршлага бол бидэрт байхгүй. Энэ бол шинэ хуулийн л зохицуулт байна. 8-ыг харъя. За бид нар ийм субъектуудыг тусдаа ийм журмаар ажилтдаг. Тэгэхээр 8-ыг төр зурдаа үлдээж хараа бид нар 9-ыг харсан юм байна. За 10-ыг үлдээж хараа. За 11-ийг мөн ялгаагүй үлдээж хараа. За 12-ыг бид нар харъя. За төрийн архивын үйл ажиллагааг хаанаас санхүүжүүлэх вэ? За улс орон нутгийн төсвөөс гэдэг. Улс болоод орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж харагдаж байна. За 13-ыг бид нар харъя. Та бүхэн 13-ыг хараарай. Төрийн байгууллагын архивын ажилтан хуульд заасны дагуу хадгалах хугацаа болсон тулд зарим байгууллагын архивын баримтыг төрийн архивд шилжүүлэхээр болсон. Хэрхэн шилжүүлэх вэ? За байгууллага дээр хэн байгаа вэ? Байгууллагын үн цэнийг тогтоодог. Одоо байгууллагын архивынхаа үн цэнийг тогтоодог нь хэн бэлээ? Байгууллагын баримт нэгтлэн шалгах комисс. Байгууллага болгон өөрийн баримт нэгтлэн шалгах комисс гэж ийм комисстой байх нь. За. Энэ хараа архивын баримтыг нэгтлэн шалгах арга зүйн комисстойгоо андуурахгүй шүү. За энэ бол ерөнхийдөө тэр үндэсний төв архив гэдэг энэ том архивууд дээр байдаг гэсэн үг. Байгууллага болгон манайх одоо юу гэдэг санхүүгийн чиглэлийн байгууллага тийм манайх төрийн санхүүгийн чиглэл яг манайх бол одоо энэ төрийн худалдаа авах ажиллагаатай холбоотой чиглэлийнх гэдэг ч юм уу тийм ингээд байгууллагын баримт нэгтлэн шалгах комисс бол тухайн байгууллага мэддэг. Энэ бол маш үнцэн бүхий баримт шүү гэдгийг ингээд таньдаг. Энэ хүмүүсээ л бид энэ нэгтлэн шалгах комиссод оруулчихад байгаа. За энэ хүмүүс тэр хараа хууль заасны дагуу хадгалах хугацаа болсон байгууллагын архивын баримтыг төрийн архив шилжүүлэх энэ ажлыг одоо энэ баримтыг нэгтлэн шалгах комисс арга зүйн комисс нь хийдэг гэсэн үг. Тэгэхээр архивын ажилтан бол тэр байгууллагын одоо юу гэдэг архивын өрөө тэр шүүгээ тасалгаа шкаф за тэр нөгөө нэг одоо бид ингээл архив гэж бодглохлоор зэрэг нэг юм бор хавцтай юм санагдаад байна те одоо архивын нэгж гэж нэрлэж байгаа. Түүнийгээ стандартын дагуу хадгалж хамгаалах ийм үүрэгтэй байна. Харин яг үн цэнийн тогтоодог нь бол байгууллагын баримт нэгтлэн шалгах комисс байна. За тэгэхээр одоо юу гэдэг энийг цааш нь дамжуулъя тийм ээ төрийн архив дамжуулъя гэж хэлэхгүй л төрийн архив шилжүүлъя гэж байгаа нь нэгтлэн шалгах комиссийн хийдэг ажил байна. 13-ын А дээр байна. За аль нь архивын хөмрөг хэмээх ухагдсан бэ? Хөмрөг гэж юм те. За хөмрөг гэдэг ойлголт нь за хэдүүлээ энийг аль нь архивын одоо хөмрөг хэмээх ухагдсан бэ гэж. За энэ шинжээрээ ангилагдсан хадгалагдаж байгаа архивын баримтыг бид нар архивын хөмрөг гэж нэрлэх. Өөр хоорондоо гарал үүсэл учир шалтгааны салшгүй холбоотой. За энэ шинжээрээ ангилагдсан хадгалж байгаа архивын баримтыг өөр хоорондоо гарал үүсэл учир шалтгааны салшгүй холбоотой. За тэгэхээр одоо бид нар ингээл архивын сав шүүгээ ингээл те юм төмөр юм сав шүүгээ одоо ингээд төсөөлж ин те. Тэгэхээр хөмрөг гэдэг бол энэ хараа өөр хоорондоо жишээ нь энэ 3 давхарт одоо юу гэдэг энэ шкафны 3 давхарт байн хадгалагдах буюу дандаа А тушаалууд. Магадгүй 2021 оны, 22 оны, 23 оны гэдэг ч юм уу тэгээд дан А тушаалт. Магадгүй 2025 оны 1-р улирал, 2-р улирал гэдэг. Тэгэхээр хөмрөг одоо үүсгэнэ буюу тэрийн шинжээр ангилагдсан хадгалагдж байгаа архивын баримтыг гарал үүсэл учир шалтгааны салшгүй холбоотой энэ баримтыг архивын хөмрөг гэж нэрлэх нэ. За одоо юу гэдэг
а 2025 оны 1-р улирлын за ирсэн бичгүүд гэдэг ч юм уу те. Энэ хоёр давхар дандаа явсан бичгүүд байгаамаа гэдэг ч юм уу те. За энд дандаа өрөөдөл гомдол байгаамаа гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр ойлголтыг хэлж ийн гэж харж болохоор байна. Би хувилбарыг анзаараарай. Цааш нь явуулъя. 15-ыг харъя. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд архив албан хөтөлбөрийн тухай хуульд зааснаас өөрөөр заасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ гэж. За Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд архив албан хөтөлбөрийн тухай хуультай зөрж байгаа гэсэн үг. Архив албан хөтөлбөрийн тухай хуульд зааснаас өөрөөр заасан тохиолдолд. За тэгэхээр бид нар хуулийн хүчин чадал гэдэг зүйлийг ярьдаг тийм ээ. Үндсэн хууль бол одоо дээд хүчин чадалтай. Дараад нь олон улсын гэрээ. Олон улсын гэрээ. За тэгээд одоо нөгөө салбар хуулиуд гэдээ хэлчих болно. Архивын тухай хууль, боловсролын тухай хууль, эрүүл мэндийн тухай хууль гэдэг ч юм уу те. Салбар хуулиуд байна. За тэгэхээр магадгүй архив албан хөтөлбөртэй энэ салбар хууль нь олон улсын гэрээтэйгээ зөрчилдөөд байна. За тэгэх юм бол бид нар олон улсын гэрээг дагаж мөрдөн. Олон улсын гэрээг. Тэгэхээр бид нар олон улсын гэрээнд нэгдэж орохдоо үндсэн хуультай маань нийцж гинүү гэдэг дээрээ үндэслээд нэгдэд орчдөг. Одоо олон улсын гэрээг сойрхон батлна гэдэг ингэ хэлж байгаа тийм ээ. За тэгэхээр үндсэн хуультай маань нийцж гинүү гэдгээ үндэслээд бид нар нэгдэд орчиж байгаа юм. За тэгэхээр яг одоо манай дээр чинь магадгүй юу гэдэг 2000 оны ихэнх тий 2010-ад оны үеийн хуулиуд байна. Гэтэл нийгмийн харилцаа өөрөө өөрчлөгдөд байна. Тэгэхээр бид нар юу гэдэг олон улсын гэрээнд нэгдэж орохдоо хамгийн сүүлийн байдлаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа юм буюу тэр агуулга руу нэгдэж ордог гэсэн үг. Энэ нь өөрөө хамгийн гол нь бидний одоо үндсэн хуультай нийцж ийн гэд хүлээн зөвшөөрөх юм бол бид нар олон улсын гэрээ илүү хүчин чадалтай байна гэж хэлэх нь байна. Тэгэхээр олон улсын гэрээний зохицуулалт нь үндэсний хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай тул олон улсын гэрээнд зааснаар шийдвэрлэнэ. 15-ын бие хувилбар тийм ээ. 16-ыг бид нар ярьсан юм байна. За 17-г. За аль нь цахирамжлын баримт бичиг вэ? За аль нь цахирамжлаад байгаа юм? Аль нь илүү одоо цахирамжлаад байгаа гэхэл зэрэг албан даалгавар гэж. Албан даалгавар. Юм байна. За анзаараарай. 18-ыг харъя. Архивын хадгаламжийн нэгжийг бүрдүүлж буй баримтын нийтлэг шаардлагаас аль нь илүүцвэ гэж. За архивын хадгаламжийн нэгж. За нэг хадгаламжийн нэгж гэж ярьдаг тий. Одоо нэг хадгаламжийн нэгж. Тэгэхээр бид нар за нэг юм бор цаас ерөнхийдөө ингээд архив гэхлээр хүн болгонд бол бууж байгаах. За тэгэхээр бид нар энэ одоо юу гэдэг нэгдүгээр улиралд иргэдээс ирсэн өргөдөл гомдол гэдэг ч юм уу те ингээд нэг хадгаламжийн нэгж болгож нэгдүгээр улиралд ирсэн. Магадгүй хоёрдугаар улиралд ирсэн иргэдээс ирсэн өргөдөл гомдол гэдэг ингээд ахаад нэг хадгаламжийн нэгж болгож байна. Тэгэхээр зэрэг яг хөө тэр нэг нэгдүгээр улиралд ирсэн магадгүй 250 орчим хуудсыг нийлүүлээд нэг хадгаламжийн нэгж гэж нэрлэж байгаа. Бүрдүүлж буй баримтын нийтлэг шаардлагаас аль нь илүүцвэ? Тэгэхээр нууцлсан байх гэдэг бол илүүц нууцлсан байх. Аль нь илүүцвэ гэхээр нууцлсан байна. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг юм бор цаас нэг юм бор хавтас байна те одоо архивын хавтас гэж нэрлэж байгаа юм. Энэ хавтас байна. Энэ хавтас дотор юу байгааг одоо нуун гэж бол байхгүй штэ. Юу байгааг нуун. Зүгээр нэг юм бор хавтсан дотор баахан цаас ингээд нуугаад хийчихгүй штэ. Тэгэхээр хадгаламжийн нэгж өөрөө за тодорхой шинжээрээ ангилан төрөлжүүлдэг. Ирсэн явсан бичиг гэдэг ч юм уу те. Бит байдлаараа тус тустай хадгалагдж байгаа. 2025 оны 1-р улиралд ирсэн бичиг. 2025 оны 1-р улирлын явсан бичиг гэдэг ч юм гээд тус тустай хадгалагдж байгаа. За тэгээд нөгөө нэг ирсэн бичгүүд энэ хүмрэгт багт нь явсан бичгүүд энд байна. Одоо юу гэдэг өргөдөл гомдол энд байна. Цалингийн жагсаалт энд байна те. Гэт ингээд байж байгаагаа бид нар ерөнхийдөө хүмрэг гэд нэрлэчихэд байна. За тэгэхээр хадгаламжийн нэгж буюу тэр нэг бор энэ хавцыг бид нар за ангилан төрөлжүүлнэ. За тус тустай байна те яг юм агуулгаараа ерөнхийдөө тус тустай байна гэж. Бүртгэлийн дугаартай байна. Тэгэхээр хадгаламжийн нэгж бол гаднаа те магадгүй 01 гэдэг ч юм ингээд магадгүй 02-ийн тэд гэдэг ч юм ингээд за дээр нь энэ байгууллагын за ирсэн бичгүүд. За 2025 оны 1-р улирал гэдэг ингээд гаднаа бол юм хаяг одоо хаяг адрестай байна л гэсэн үг тийм үү. Тэр хадгаламжийн нэгжийг нууцлна гэдэг ойлголт байхгүй. Энэ дотор юу байгааг мэдэхгүй тийм ингээд юу ч үгүй ингээд зүгээр
үдээд скотчдод ингээд нууга тавьчихна гэсэн үг бол биш ээ. Энэ яг ямар төрлийн баримтч юм бэ гэдгийг гаднаас нь хараад тэр нэгж буюу тэр нэг бор цаасанд юу байгааг бид нар гаднаас нь хараад таних хэрэгтэй гэсэн үг. Мгм. Дугаартай, кодтай одоо аль хэлсээс гарч байгаа гэдгээс хамаарат 01 үү 02 үү гэж ингээд одоо индексжүүлдэг гэсэн үг. 19-ыг бид нар ярьсан юм байна. 20-ыг турзуулт үлдээгээрээ 21-ийг бид нар таньж байна. За 22 дээр бид нар тусдаа арга зүй ашиглана. 23. Мгм. За 24 дээр мөн ялгаагүй одоо ингээд яг үлдээж байгаа тестүүдээр бид нар тусгаалаад нэг юм өөр арга зүйгээр ажилтдаг гэсэн үг. За төрийн архив ямар тохиолдолд үн төлбөргүй байх вэ? Төрийн архив ямар тохиолдолд агуулгыг үн төлбөргүй болгох вэ гэж. За төрийн архив бол төлбөртэй байдаг. Төлбөртэй байдаг. Мгм. За энэ төлбөртэй холбоотой хоёр асуулт бид нар дээр орж ирж байгаа. Төлбөр мөнгөтэй холбоотой тийм. За тэгвэл ямар тохиолдолд төлбөргүй байдаг юм? Ер нь бол бид нар төлбөртэйгээр л үзэх юм байна. Ямар тохиолдолд төлбөргүй байдаг вэ гэхэлэр зэрэг сайн төлбөрийн чадваргүй бол төлбөргүй үзэж болох юм байна. Үнэхээр төлбөрийн чадвар байхгүй тийм. Мгм. За тэтгэвэр тэтгэмж төрөөс олгох, за нөхөн олгохтой холбоотой агуулгыг үн төлбөргүй болгоно. За тэгэхээр хэдүүлээ төрийн архивыг ямарсан төлбөртэй үздэг юм байна. Төлбөргүй олгодог нь үнэхээр энэ төлбөрийн чадваргүй ч юм уу те. Энэ тохиолдолд төлбөргүй үздэг юм байна гэд хэлчихнэ. Нөгөө уруу нь юу гэж байна? Төрийн архив төлбөргүй байдаг юм шиг хэлж байна. Төлбөргүй байдаг юм шиг хэлж байна. За тэгэхээр бид нар яг нь ер нь бол төлбөртэй байдаг юм аа. За тэгвэл төлбөрийн чадваргүй үед л энэ төлбөргүйгээр үздэг юм байна гэдгийг харж байна. За тэгэхээр ямар ч төлбөртэй байдгаа гэдэг тухай бид нар ярьж байна тийм үү? 32-ыг харъя. Төрийн архивд шилжүүлсэн баримтаа аж ахуй нэгж байгууллага хувь хүн үзэж ашиглахад төлбөр төлөх ёстой тийм үү? Бид нар төрийн архив бол төлбөртэй байдаг гэж. Шилжүүлсэн баримтаа аж ахуй нэгж байгууллага хувь хүн үзэж ашиглахад за харъя. Одоо үйлчлэгээний хөлс төлсний үндснээр үзнэ. За C бол төлбөргүй гэж хэлээд байна. Төлбөргүй гэж хэлээд байна. Бид нар бол төлбөртэй гэж. AU, BU аль нь вэ хараарай. За хувилбар байна. Үндснээ архивын газраас тогтоосон хувь хэмжээгээр үйлчлэгээний хөлс төлөх юм байна. Төлбөртэй гэдэг байр сууриас бид нар хариулж байна. За 25-ыг ярьсан. За 26 бид нар таньж дээ энэ баримт бол үн цэнээрээ тогтоогддог. Тэгэхээр архивын баримтыг бид нар үнэт ердийн гэж хадгалдаг. 27 дээр бид нар бас ийм арга зүй ашиглана. За 28-ыг үлдээж 29 дээр арга зүй ашиглана. 30-ыг бид нар ярьсан. За 31-ийг ярьчих. Төрийн архивын үйл ажиллагааны хуулиар тогтоосон зарчимд аль нь хамаарахгүй гэж. За төрийн архивын үйл ажиллагаа. Архивын үйл ажиллагаа яаж явдаг юм бэ? Ямар зарчим байгаа юм? Хамаарахгүй найлын гэж байгаа байхгүй юу? За хамаарахгүй нь төвлөрсөн байх гэдэг бол хамаарахгүй. Дэ хувилбар. За тэгэхээр ерөнхийдөө энэ төрийн архивын үйл ажиллагаа ямар зарчмын хүрээнд явдаг юм гэж асууж байгаа. Тэгэхээр тэр аймаг нийслэлийн тэр байгууллагын магадгүй үндэсний төв архив, тусгай архив энэ ер нь архивуудын үйл ажиллагааны зарчим ямар байдаг юм? Тэр баримтыг архивлахдаа ямар зарчим баримталдаг юм? Хамаарахгүй дээ юм байна. Тэгвэл арга зүйн хувьд нэгдмэл байна. Нөгөө Монгол улсын хэмжээндээ яг энэ чиглэлийн байгууллагаас тогтоож өгсөн тэр одоо ерөнхий тэр хөтлөх хэргийн нэрийн жагсаалтнаар үндэслээд байгууллага болгон цалингийн жагсаалтаа байн хадгалах юм байна. Байгууллага болон одоо ажилд орсон, ажлаас гарсан тушаалыг байн хадгалах юм байна. Энэ бол өөрөө Монгол улсад маш үнцэнтэй баримтууд гэж хэлж байгаа. Тэгэхээр бүх архивын үйл ажиллагаа бол арга зүйн хувьд нэгдмэл байна. Юуг яг байн хадгалах юм? Юуг одоо 5 жил болгоод устгах юм гэдэг ч юм уу те арга зүйн хувьд бол нэгдмэл байна. За хараат бус байна. Яг л тэр дүрм журмандаа баригдана гэсэн үг. Хараат бус. Хин нэгнээс хараат байж болохгүй шүү те. Магадгүй байгууллагын дарга нь чи наа баримтаагаас устгахчгаа гэж хэлэхлээр зэрэг шууд устгахчдаг зүйл бол биш. Нөгөө үн цэнийхаа дагуу л үгүй ний чинь байн хадгалах хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. За энэ бол одоо үйл ажиллагааны зарчим бол хараат бус байна. За ашиглалтын хүрээнд нээлттэй байна. За эхний 3 бол энэ төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Энэ одоо төрийн архивын үйл ажиллагааны үндсэн зарчим. Архивын ажлыг ер нь яаж хийх юм? Арга зүйн хувьд нэгдмэл байдлаар архивын ажлыг хийх юм байна. Архивын баримт шиг хадгалах юм байна. Үүсгэх юм байна. Хараат бус байна.
Яг л тэр хууль дүрм журмдаа захирагдана гэсэн үг. Тэрнээс биш хин нэгнээс хараатаар тийм ээ. Энийг одоо хадгал, энийг устгах гэдэг зүйл бол биш байх нь ашиглалтын хүрээнд нээлттэй шуурхай. Бид нар тэр архиваас юм хуулбарлаж авъя. Үзье. Канондж одоо юу гэдэг нь судлаа гэх юм бол нээлттэй. А харин хамаарахгүй төвлөрсөн байх. Төвлөрсөн бол биш ээ архивын баримтууд байгууллага болгон өөр дээрээ хадгалдаг. Үн цэнтэй баримтуудаа бид нэр дээш нь явуулж хадгалуулдаг гэдэг юм ойлголт бол байна. За 32 дээр саяны нөгөө төлбөр мөнгөтэй холбоотой асуулт байна. За 33. Архивын баримтыг дараах хэлбэрээр ашиглахыг зөвшөөрнө. Илүүцэг бол. За ер нь бол иймэрхүү асуултанд 3-1 гэдэг зарчмаар бид нэр ажилладаг. 3 нь бол яг энэ агуулга юм аа. 1 нь бол илүүц юм аа. За тэгэхээр энэ асуулт ингэж асууж байна. Архивын баримтыг дараах хэлбэрээр ашиглана тийм. Лавлгааг бол авах юм байна, хуулбар бол авах юм байна, уншиж судалдаг байна. Архивын баримтыг худалдана гэдэг ойлголт бол байхгүй байна. Тэгэхээр энэ яг нөгөө юу л байна л да. Төрийн архивыг бид нар жишээ нь худалдахгүй шүү дээ тийм. Төрийн архивын баримтыг худалдахгүй. За 34 тур зурдаа үлдээж аваарай. За 35-ыг харъя. Баримт бичгийн бүрдэл гэж юу хэлж байгаа вэ? Баримт бичгийн бүрдэл. За одоо тэгэхээр нөгөө энэ яг нөгөө албан хэрэг хөтөлтэй холбоотой асуулт ороод ирж байна. Албан хэрэг хөтөлтэй. Тэгэхээр баримт бичгийг бүрдүүлнэ гэдэг нь за хараадах юм. Албан ёсны хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж стандартаар тогтоосон мэдээллийг. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр энэ хараа албан ёсны хүчинтэй болгоход гэдэг түлхүүр үгийг ашиглах нь зөв. Одоо стандартаар гэх юм бол А дээрч байна, Б дээрч байна тий. За тэгэхээр баримт бичгийн бүрдэл албан ёсны хүчинтэй болгоход за нөгөө энэ одоо жишээ нөгөө бид нар нөгөө төрийн архив төрийн албан ёс хөтөлтэй холбоотой юм агуулга шүү энэ агуулга. Жишээ нь төрийн байгууллага хин нэг ажлаас халлаа гэхэд зүгээр хин нэг ажилд авъя. Гэхэд зүгээр нөгөө А4-ийн цагаан цаасан дээр өргөдөл бичиж ам шиг бичиж өгчдөг юм уу? Төрийн байгууллагын одоо ажил. Бид нар нөгөө нэг архив албан хэрэг хөтөлнө гэдэг нь та төрийн эрх мэдлэр ямар нэгэн байдлаар ажил хэрэг эхлүүлж яадаг байна. Магадгүй юу гэдэг улсын төсвөр тэдэнд хөргөөр нь би ийм ажил авъя. Магадгүй худалдаа авах ажиллагааны мэргэжилтэн ч юм уу те. Та ямар нэгэн байдлаар албан хөтөлж яадаг. Тэр ажлыг бид нар яадаг нь зүгээр нэг А4-ийн цагаан цаасан дээр бичиж хийдэг юм уу гэвэл үгүй. Нөгөө албан бланкан дээр буулгах буюу албан ёсны энэ бол албан ёсны зүйл шүү гэдэг албан ёсны хүчинтэй энэ араа баримт бичгийн бүрдэл. Одоо нэг албан бичиг бичиххэд зүгээр цаасан дээр бичдэг юм уу? Баримт бичгийн бүрдэл бол нөгөө албан ёсны хүчинтэй гэдгийг илэрхийлдэг ийм тусдаа. Хууль тогтоомж стандартаар тогтоосон мэдээлэл бид нар баримт бичгийн бүрдэл тамга дарахгүйгээр зүгээр энэ ажлыг шууд явуулчихдаг юм уу? Үгүй. Тэгэхээр тэр тухайн баримт бичиг ер нь бол маш энгийнээр те төрийн нэрийн өмнөөс биеийн шийдвэр гаргаж ийн гэдгийг хүчинтэй болгохын тулд албан ёсны тэр хүчинтэй болгодог зүйлсээ тамга дарах альбан бланк гэдэг ч юм уу те тухайн байгууллагын бэлэг тэмдэг байдаг ч юм уу те альбан бланкан дээр. За тэгэхээр нэг энэ тухай баримт бичгийн бүрдэл гэдэг бол тэр тухай ойлголт байна шүү анзаараарай. Хувилбар дээр албан ёсны хүчинтэй гэдэг үгээр бид нэр түлхүүрийг олгож харж байна. 36-ыг бид нэр ярьсан юм байна. За 37. Тэгэхээр бид нар нэг ийм арга зүг бас одоо явдаг гэсэн үг шин хараа. Баримт бичгийн бүрдэл гэдэг дээр бид нар бүгдийг нь унших шаардлагагүй. Ерөнхийдөө баримт бичгийн бүрдэл гэдэг чинь тухайн баримт бичгийн хүчинтэй гэдгийг илтгэдэг гэд албан ёсны хүчинтэй болгодог гэдэг үгээр нь л харчна. Хэрвээ магадгүй бидний хариултанд донд 2 удаа энэ албан ёсны хүчинтэй гэдэг юм ойлголт байх юм бол бид нар харьцуулж харна. Тэгэхээр энэ дээр бол харьцуулах шаардлага бол байхгүй юм байна. Тийм ээ? Бид нар нэг асуулт уншаад 4 хувилбарыг дөрвүүлэнгийн зарим тохиолдолд унших шаардлагагүй. Ямар тохиолдолд уншдаг вэ гэхээр зэрэг 4 хариултанд донд дөрвөлөө ижилхэн. Магадгүй 4 хариултанд донд эргэлзэх хэмжээний 2 тест байх юм бол хооронд нь харьцуулаад илүү түлхүүр үгээр тодорхойлдог гэсэн үг. За тэгэхээр баримт бичгийг албан ёсны хүчинтэй болгодог зүйл нь баримт бичгийн бүрдэл юм байна гэж харчихна. 36 үлдээгээрэй. За 37 бид нэр ярьсан хувь хүн архива хадгалагч. Одоо худалдаалах чинь те шаардлагатай юм бол үндэсний төвийн архив худалдаж авч болно гэдэг байр сууриас хариулж байна. За 38. Засгийн газраас мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж энэ тохиолдолд тус байгууллагын архивын баримтыг яах вэ гэж асууж байна. Засгийн газраас мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгацсан. За төрийн байгууллагууд алга болж болдог. Төрийн байгууллагууд нийлдэг, нэгтгэгддэг, тусгаарлагддаг, өөрчлөгдөх замаар одоо өөрчлөн байгуулагддаг. Төрийн байгууллагууд алга болж болно. Гэтэл нийгмийн харилцаа хизээж алга болохгүй. Тэр мэргэжлийн хяналтын хийдэг байсан те энэ хяналтын харилцаа өнөөдөр Монгол улсад хэрэггүй болсон юм уу? Хяналт тавих шаардлагагүй болсон юм уу? Үгүй.
төрийн байгууллага бол алга болж болно. Харин тэр харилцааг өөр төрийн байгууллага хийж яадаг. Өөр хэн нэгэн хариуцж авдаг л гэсэн үг. За тэгэхээр тэр мэрэгжлийн хэлтийн байгууллага татан буулгацсан те яах вэ гэхээр зэрэг хариулга төрийн архив эсвэл эрх залгамжлах буюу тэр өөр яг ямар байгууллага тэр ажлыг хариуцж байгаа. Тэр байгууллагт 6 сарын дотор шилжүүлнэ гэдэг. За бид нар нэг юм эрх мэдлийн хуваарлалт гэдэг нэг юм ер нь агуулгууд яригддаг. Одоо юм шилжүүлэх тухай ярьдаг. Ер нь нэг 6 сарын хугацаа гэж зааж өгöd иддэг. Захиргааны ерөнхий хуулиар энэ агуулга гардаг шиг санагдаж байна. За энэ 6 сар. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг нэг байгууллага байхгүй ч болно. Тухайн байгууллагын одоо ажлыг хийж байгаа одоо өөр тийм ээ тэр эрх залгамжилж байгаа байгууллага руу холбогдох мэдээлэл дүрм журм бусад юм шилжүүлдэг байна л гэж харж байна. За 39. За одоо бид нар үлдээсэн тестүүдээ ярина. За төрийн архивын сан хөмрөгийн баримт нь хэний өмч вэ гэж. Төрийн архивын сан хөмрөгийн баримт нь хэний өмч вэ гэхээр зэрэг төрийн өмч байна. За тэгэхээр ингэж хэлж болно. Монгол улсын нутаг дэвсгэр дээр за ингэж хэлж байгаа юм. Одоо Монгол улсын иргэдийн өмчснөөс бусад зүйл төрийн нийт өмч байдаг. Төрийн өмч байдаг гэсэн үг. Монгол улсын иргэдийн өмчснөөс бусад зүйл төрийн өмч байж байдаг. Ер нь бол маш энгийнээр хэлбэл эзэнгүй юмны эзэн нь төр гэсэн үг. Эзэнгүй юмны эзэн бол төр. Жишээ нь ингээд цонхоор би харж байна л да ингээд цонхоор харсан чинь уул харагдаж байна. Тэр уулын эзэн гэж байгаа юу? Би бол энэ уулын эзэн штэ гэж хэлэх үү? Уулан дээр мод харагдаж байна. Энэ моддын эзэн чинь дулмааштай гэж ингээ хэлэхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр Монгол улсын иргэдийн өмчснөөс бусад газар бол төрийн нийтийн өмч. За ингээд одоо цонхоор тийм ээ гудамж харагдаж байна. Энэ гудамжны эзэн нь би гэж хэлэх үү? Одоо юу гэдэг тэнгэрт шувуу нисэж байна. Энэ бол шувуу бол миний өмч гэж ингээ хэлэхгүй. Тэгэхээр ер нь бол маш энгийнээр хэлэх юм бол эзэнгүй юмны эзэн нь төрөл гэсэн үг. Тэгэхээр энэ төрийн архивын сан хөмрөгт байгаа тийм ээ. Жишээ нь одоо юу гэдэг би бол энэ байгууллагын дарга энэ байгууллага дээр байгаа энэ одоо баримт бол миний юм гэж хэлэхгүй шүү дээ. Бид бүгдийн нийт бол нийлэн байгаа. Тэрний эзэн нь төр үйдэг. Тэгэхээр төрийн архивын сан хөмрөгийн баримт нь төрийн өмч. Төрийн өмч. За тэгвэл энэ баримт чинь төрийн өмч юм чинь хэний хамгаалтанд байх юм? Хэн хамгаалах юм? 24 дугаар асуултыг харъя. Үндэсний архивын сан хөмрөг нь за хэний хамгаалтанд авах хөглөр зэрэг төрийн хамгаалтанд байна. Тэгэхээр одоо өмчийн эзэн бол төр юм чинь төр эргүүлээд өөрийнхөө өмчийг хамгаална гэдэг үг те төрийн хамгаалтанд байна. За төрийн хамгаалтанд байна. За. За ихэд холбогдох асуултуудаа харъя. За тэр утгаараа энэ төрийн зүйл учраас улс орон нутгийн төсөв санхүүжнэ гэж бараг харж болох байх тийм ээ 12-ын дэг бид нар яг уу ярьсан. За одоо бид нар нөгөө үлдээсэн асуултуудаа ярилцсан. Үлдээсэн асуултуудаа. За. Тухайлбал 8 дугаар асуулт. Одоо юм субъекттэй холбоотой. Бид нар тухайн тестийг тоотой холбоотой ийм одоо бүрээр ярьж байгаа субъекттэй холбоотой тестүүдээр нь ингээд ангилж ялгаж одоо ажиллаж болдог гэсэн үг. За 8 дээр бид нар ийм одоо субъект буюу ингээ хариулт нэр нь тийм ээ улсын хурал, засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн яам, засгийн газар энэ төр гэдэг ийм төрлийн тестүүдийг за яаж ажиллах вэ? Тэгэхээр энэ архивын тухай хууль дээр яаж ажиллах вэ гэсэн үг. За дараагийнх нь энэ асуулт 8 дээр байна. 22 дээр байна, 23 дээр байна асуултууд тийм ээ. 22 дээр улсын хурал засгийн газар гэж засгийн газар улсын хурал гэж хэлж байна тийм ээ. За тэгэхээр дараагийнх нь хаана байна гэхээр зэрэг 29 дээр байна. 29 дээр. За дахиад хаана байна гэхээр зэрэг 36 дээр байна. 36 дээр. За тэгэхээр энэ асуултуудыг бид нэг арга зүгээр ажиллах буюу за яаж ажиллах вэ гэхээр зэрэг за ингэж ажилладаг гэсэн үг.
Аха. За. За ингэж ажиллана гэсэн үг. Бид нар одоо ингэж хэлж байгаа. Бид нар ингээд ер нь бол ингээд үндсэн хууль дээрч тэр бид нар бусад хууль дээрч гэсэн нэг юм агуулга ер нь бол байнга ярддаг төрийн удирдлагын тухай юм ойлголт байгаа юм. Тэгэхээр энэ ойлголт өөрөө юу гэхэлэр зэрэг за нэг юм байгаа юм. Бид нар төрд бол эрх мэдлийг олгодог гэд үндсэн хуулийн 1-р бүлэг дээр ингээд ярьжсэн те төрд эрх мэдлийг олгодог. Төрд жишээ нь бидний өмчснөөс бусад газар нутаг бол төрийн нийтийн өмч шүү гэдэг ингээд хэлж байгаа тийм. Тэгэхээр газар гэдэг ойлголт нь маш олон зүйлийг бид нар хамруулдаг. Тэгэхээр сая бас ингээд Монгол Улсын иргэдийн өмчснөөс бусад юм бол төрийн нийтийн өмч бид нар тэр байгууллага архивыг очиод өмчлөхгүй юм чинь энэ бол төрийн нийтийн өмч гэдэг ингээд хэлж байгаа тийм. За ингээд төрд эрх мэдэл олгодог. Гэхдээ эрх мэдлийг хуваарлдаг гэдэг үндсүүлийн 3 дугаар бүлэг дээр бид нэр эрх мэдэл хуваарлалт тухай ойлголтыг ярьдаг гэсэн үг. Эрх мэдлийг хуваарлдаг. Эрх мэдэл нэг хүний гарт байдаггүй энэ төр гэдэг ингээ хэлдэг те. За тэгвэл бид нар ингэж аа юм. Ер нь бол төрийн эрх барих дээд байгууллага нь улсын хурл. Төрийн өмчийн өмчлөгч байна. Улсын хурл өөрөө төрийн өмчийн өмчлөгч байна. Өмчийн. Одоо тийм ээ. Бид нар нөгөө нэг төр гэдэг ингээ ярихлаар зэрэг одоо төр дотор ингээд маш олон субъектуудыг ярьж байна те. Тэгэхээр эрх мэдлийг одоо юу гэдэг яг төрд байгаа эрх мэдлийг бас хуваарлаад улсын хурл бол төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийн байгууллага, засгийн газар бол төрийн гүйцэтгэх эрх мэдэл гэдэг ингээд ярьдаг. За бид нар тэгэхээр ингэн яг энэ дундаас төрийн эрх барих дээд байгууллага буюу улсын хурл бол ард түмнийг төлөөлөөд төрийн өмчийн өмчлөгч байна. Тэгэхээр одоо тий улсын хурлд бид нар бол маш том эрх мэдлийг өгдөг. Яг бол ард түмний элч. Эн чинь бүр элч шүү дээ. Элч. Бидний элч. Тэгэхээр бид нар та бол ингээд бараг л миний хувьд бол элчээ. Та бол миний хувьд юм бараг л элч те. Элч учраас би таны эрх мэдлийг өглөө гэж бид нар хэлдэг байхгүй юу? Тэгэхээр улсын хурлд бид нар төрийн өмчийн өмчлөгч. Тэгэхээр бид нар төрийн өмч гэдэг юуг оруулж байгаа лээ? Монгол Улсын иргэдийн өмчлөлөөс бусад газар. Газар гэдэгт газрын доорх баялаг. Тэрний эзэн нь өмчийн эзэн бол улсын хурл байна. За гэхдээ бид нар ингэж хэлж байгаа юм. Яг уу эрх мэдлийг хуваарлдаг. Улсын хурлтай өөрөө шууд өмчтэй холбоотой шийдвэр гаргаад тэр өмчийг өөрөө захиран зарцуулаад өөрөө те би бол ингээд өмчийг үр ашигтай захиран зарцуулаа гэж хэлэхгүй. Өмчийн эзэн бол анхан шатны шийдвэрийг гаргана. За зөвхөн маш энгийн жишээ авъя. Би машины эзэн. Би одоо гадаа байгаа энэ улаан машины эзэн байна. Би надад ямар одоо эрх байгаа юм? Өмчийн эзэнд ямар эрх байгаа юм? Өмчөө би шилжүүлж болох уу? Өмчөө би худалдаж болох уу? Би өмчөө барьцаалж болох уу? Тэгвэл төрийн өмчийг барьцаалах, төрийн өмчийг шилжүүлэх, төрийн өмчийг нийгэмчлэх шийдвэрийг улсын хурл гаргадаг. За нэг ийм ойлголтууд бид үндсэн хууль дээр ярьдаг шүү. Тэгэхээр улсын хурл бол өмчийн эзэн. За яг гэхдээ нөгөө шууд өөрөө ингээл захиран зарцуулаад өөрөө тэ өөрийгөө хянаад би бас сайн ажиллаж байна гэж хэлдэггүй. Энэ алхмуудыг дараагийн субъектууд хийдэг. Гэхдээ улсын хурл бол өмчийн эзэн. Би машина дүүдээ өгье гэж болох уу? Би машина шилжүүлье гэж хэлж болох уу? Би жишээ нь одоо юу гэдэг надад байгаа би компьютероо шилжүүлчихье л да гэдэг ч юм уу тийм ингээд тэгвэл хэдүүлээ ингэнэ гэсэн үг. Одоо ингэж хариулна гэсэн үг. Энэ тестэн дээр улсын хурлыг нэг л тохиолдолд авна. Улсын хурл бол өмчийн эзэн учраас тэр өмчөө шилжүүлнэ гэдэг ойлголтын дээр. За энэ асуулт 27 дээр. Тэгэхээр төрийн архивын сан хөмрөгт хамаарах зарим баримтыг орон нутгийн архив шилжүүлэн өгөх хүсэлтийг буюу магадгүй өмчийн эзэн өмчөө шилжүүлээ гэж шин. Би одоо жишээ нь юу гэдэг машина ээж авдаг гэж болох уу? Болно шүү дээ, би шилжүүлж болно шүү дээ. Тэгвэл архивд шилжүүлэх шийдвэрийг улсын хурл гаргана. Архив шилжүүлэх шийдвэрийг. Тэгэхээр хэдүүлээ ингэн гэсэн үг. Одоо ингээд субъектуудтай холбоотой те улсын хурл, засгийн газар одоо тэр гэдэг ингээд ийм хариултанд нь ийм субъектууд орж ирж байгаа юм бол нэгтгэх арга зүгээр ажилтдаг гэсэн үг. Одоо юу гэдэг бид ингээд 7-8 агуулга чэйжилж яхахын оронд тодорхой нэгийг нь нэг юм уу хоёрыг нь тогтоочход үлдсэн нь тодорхой болоод эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ дэр нэг удаа улсын хурлын хийдэг ажил буюу архивд шилжүүлдэг нь улсын хурл юм байна. За дараагийнх нь дахиад нэг харчээ. 23 дээр. За хосгүй үнэт гэж тооцдог нь үндэсний архивын газар. Хосгүй үнэт энэ бол хосгүй үнэт зүйл юм а гэдгийг тооцож гаргадаг нь за үндэсний архивын газар гэж. За тэгэхээр
Тэгэхээр нэг удаа бид нар улсын хурлыг авах нь нэг удаа үндэсний архивын газрыг аваад үүнээс бусад дээр нь бид нар дандаа засгийн газрыг авчнаа л гэсэн үг. Одоо ийм тестүүдийг ажилтдаг арга зүй бол хамгийн бага нь буюу нэг удаа улсын хурл, нэг удаа архивын газар, үндэсний архивын газар аваад үүнээс бусдыг нь засгийн газрыг л харчна гэсэн үг. Мгм. За тэгэхээр энэ хосгүй үнэт гэдэг нь үндэсний архивын газар. Жишээ нь засгийн газар, улсын хурл эднэр мэдэх юм уу үгүй. За одоо ийм байхгүй юу? Аа жишээ нь энэ бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэдгийг хэн мэдэх бол? Одоо энгийн иргэн бид нар жишээ нь ингээ газрыг хараад энэ бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэдгийг мэдэх үү? Мэдэхгүй. За одоо юу гэдэг нь газрын хөрсийг хараад тийм ээ. Одоо энэ дээр ийм чулуу байна гэдэг ч юм уу. Энэ хөрсний бүтц нь ийм юм байна. Энийний дор алт байх магадaltaй гэдгийг хэн мэдэх юм? Тэгэхээр зэрэг манайх ерөнхийдөө нэг юм дунд шатанда мэрэгчгсэн байдаг гэж хэлдэг. Манай төр өөрөө дунд шатанда. Энэ бол байгалийн онцгой бүс шүү. Энэ доор ингээ алт байгаа шүү гэдэг ч юм уу те. Энэ хөрсийг нь хараад, энэ чулууг нь хараад гэдгийг тэр байгаль орчны яам ч юм уу те. Тэр уул уурхай яамд байгаа мэрэгчгсэн хүмүүс хараад тань гэсэн үг. Энэ бол газар хөдлөлтөд идэвхтэй бүс байна гэдэг тэр байгаль орчинд байгаа. Тэр байгаль орчны чиглэлээр мэрэгчгсэн хүмүүс таниа. Тэгвэл хүүшээ энэ Монгол улсын хосгүй үнэт зүйл байна штэ гэдгийг энэ үндэсний архивын газар байгаа мэрэгчгсэн хүмүүс хараад танина гэсэн үг. Тэрнээс ч засгийн газар улсын хурл чинь одоо улсын хурлд чинь хуулийн, эдийн засгийн одоо өөр эмч мэрэгчлээ ч хүн байна те. Одоо ингээд төрөл бүрийн сонгогддог. Ер нь бол намын гишүүд байна гэсэн үг. Тэгвэл үндэсний энэ архивын газар ерөөсөө яг энэ архивтай холбоотой, хосгүй үнэт баримттай холбоотой мэрэгчгсэн хүмүүс байгаа юм. Энэ хүмүүс хараад таньна гэсэн үг. За тэгэхээр бид нар хараа юм субъект ажиллахдаа хосгүй үнэт гэдээ асууж явах юм бол үндэсний архивын газраа аваад шилжүүлнэ. За өмчийн эзэн буюу улсын хурлаа авчих нь 27 дээр үүнээс бусдаар гэсэн үг. Үүнээс бусдаар буюу 8 дугаар асуулт. Энэ бол засгийн газар. Гээл авчна. Тэгэхээр одоо засгийн газар гэх тээ. Тэгэхээр бид нар ингээд зарим тестийг онцгойлж тогтоодог. Зарим тестийг ойлгочдөг гэсэн үг. Тэгэхээр нөгөө онцгойлж тогтоосон хоёроос бусд нь. Тэгэхээр нөгөө таны хувьд их зүйл чийжлэмээр байна уу? Ингээд хоёрхан зүйлийг ингээд онцгойлж тогтоож аваад бусдыг нь ойлгомоор байна уу гэдэг чинь бидний сонголт байна. Тэгэхээр бид нар энэ сонголтыг хийж гэнэ гэсэн үг тийм. За дараагийн тухайл бол 8 дугаар асуултан дээр байна. За 22 дээр байна. Энэ бол засгийн газар тийм ээ. Хариултнасаа засгийн газар буюу Б хувилбарыг авч байна. За дараагийнх нь. За нэг иймэрхүү асуултад нэлээд байх хэрэгтэй. 36 дээр байна. Энэ бол засгийн газар байна гэж харж байна. За ингээд бид бүхэн үлдээсэн асуултуудаа ярилцсан. За тэгэхээр бид нар 10, 11-ийг бол үлдээсэн байна те. Тэгэхээр хэдүүлээ эдгээр асуулт нэрээ ярилцж байна. За төрийн архивын тогтолцоо нь гэж байна. За яг энэ асуулт бол ерөнхийдөө энэ дээр ингээд бид нар энэ А хувилбарыг авдаг чигээр нь аваад явна. Гэхдээ яг нөгөө төрийн архивын тогтолцоог бол бид нар үндэсний төв архив, за нөгөө тусгай архив, төрөлцсөн архив, аймаг нийслэлийн архив гэдээ ангилж байгаа юм тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа гэх юм бол уг нь бол Д хувилбар зөв юм шиг харагдаж байна. Гэхдээ бид нар тестэн дээр бол зарим нэг одоо юм алдаатай хариултыг яг тэр чигээр нь аваа авчдаг гэж хэлж болно. Яг нь ингээд тестийн ном өөрчлөгдөхдөө уг нь бол дагаад өөрчлөлтг юм. Тэгэхээр одоо бид нар чинь сургалтын хүмүүстэй ингэж зөвлөдөг байхгүй юу? За нэг юм одоо номон дээр хуультайгаа ингээд зөвлөж байгаа юм асуултууд байдаг тийм. Тэгэхээр алдаатай зүйл дээр ерөөсөө төвлөрөх хэрэггүй. Эн чинь алдаагүй 3990 орчим тест байна. Одоо 4000 тест байгаа гэж үзэх юм бол тэгэхээр нэг алдаатай 10 асуулт тийм ээ. Энэ 10 над дээр ороод ирэх үедээ гэж ерөөсөө төвлөрөх хэрэггүй. Энийг бол шалгалт нэр мэдээж бол одоо хасдаг ч юм уу тий орж ирэхгүй байхаар зохион байгуулдаг байж таарна. За яг энэ ном дээр бол бид нар энэ 10-ыг А-г бол авч байна. А чигээр нь анзаараарай. За 11-ийг төрийн архивт байнга хадгалахаар шилжүүлсэн их баримтыг архивын байрнаас гадагш гаргахыг
хориглоно. Гадагш гарахыг хориглосон. За их баримтыг энийг анзаараарай. Хориглодог юм байна. За 12. За ингээд бид нар ер нь бол ярьсан байх тийм ээ. Бүгдийг нь бол ярьсан. За 20 дугаар асуулт 34 дугаар асуултыг бол үлдээсэн. 20 болоод 34-ийг үлдээсэн. За 20 дугаар асуулт 34 асуултыг бид нар бас адилхах юм зарчмаар харчээ. А нь улсын сургуулийн архивын асуудал хариуцсан ажилтан. Тэрээр байгууллагын архивыг байн хадгалах баримтыг ямар хугацааны дараа төрийн архив шилжүүлэх вэ? За төрийн архив шилжүүлнэ гэж байна те. Ерөнхийдөө нөгөө энэ байн хадгалах баримтыг төрийн архив руу шилжүүлээд тэндээ байн хадгалуулцдаг гэсэн үг шүү дээ те. Сургууль бол 8 жил. За яам бол 16 жил гэж харчих. Соёлын яам нь байгууллагын архив дахь байн хадгалах баримтыг ямар хугацаанд төрийн архив шилжүүлэх вэ? Тэгэхээр яам бол 16 жил. За тэгэхээр энийг бид нар ингээл бодчихъя те. Одоо бүтцийн хувьд ч гэсэн яам чи арай нэг юм одоо хадгалах сав шүгэ шкафны хувьд арай илүү байлгүй дээ. Тийм ээ? Одоо яам. За тэр утгаараа тухайн байгууллага дээр 16 жил төвлөрүүлж аваад шаашаад төрийн архив руу шилжүүлчих тийм байна. За сургууль бол нэг юм одоо яамыг бодох нь арай жижигхэн байлгүй дээ тийм ээ. Тэгэхээр яг хөө мэдээж энэ хуулиараа ингээд наривчлаад зааж өгж байгаа ч гэсэн нөгөө хадгалах багтаамж нөөц боломжийг нь бол харж л байгаа. Тэгэхээр сургууль юм чинь тийм ээ 8 жил юм байна. Яам одоо юу гэдэг нь боловсролын яам гэдэг ч юм уу тийм соёлын яам гэдэг ч юм уу арай илүү буюу 16 жил хадгалт юм байна. 8 16 гэж харчихна гэсэн үг. За ингээд бусад асуултуудыг бид нэр ярьсан баха. За За энэ ингээд яг бид нар номгүй байж болно тийм ээ 39 тестийг бид нар үндсэндээ архив дотор нь тийм ээ төрийн архив, байгууллагын архив, хувь хүний архив гэж хэлдэг юм байна. Одоо ингээд ойлголтоо нэгтгэж. Тэнгуутлаа хувь хүн байгууллагч архивтай байж болдго юм байна. За ингээд одоо худалдаа гэж байгаа тохиолдолд төрийн архив шаардлагатай гэж үзэх юм бол нэн тэргуунд худалдаж авах эрхэм төрийн архивд байна. Хамгийн ихэд худалдаж авах эрхэм төрийн архивд байгаа юм байна гэдэг зүйлийн тухай ярил л нэгдүгürt энэ ойлголтыг хүрээд бид нар 2 3 4 тест ажилласан байх тийм ээ. Архивыг төрийн архив байгууллагын архив. За дотор нь төрийн архивыг бид нар үндэсний төв архив. За та бүхэн нөгөө ангиллаар хараарай. Төрөлцсөн архив, тусгай архив, аймаг нийслэлийн архив гэж ангилдаг. Үндэсний төв архивд нь бид нар үндэстэнтэй холбоо тосгүй үнэт баримтыг хадгалдаг юм байна. Тусгай архивд нь төрийн тусгай байгууллагын архив байна. Төрөлцсөн архивд нь одоо байгаль орчны чиглэлийн архивууд төрөлцсөн архивд төвлөрдөг юм байна гэж харагдаж байна тийм ээ. За энэтэй холбоотойс ингээд 4 5 тест ажилласан. За дараагийн ойлголтууд бол нөгөө субъектууд буюу улсын хурал юу гэдгийг улсын хурал нэг ажил хийдэг юм байна шилжүүлдэг. Үндэсний төв архив үнэт одоо хосгүй үнэт баримтыг тогтоодог нь үндэсний төв архив юм байна. Үүнээс үлдсэн нь засгийн газар гэдэг засгийн газартай холбоотой 3 4 тест байна. За ингээд үндсэндээ бид нэр энэ 39 тестийг 3 ерөнхий том агуулгын хүрээнд ихэнх тестүүдийг нь ажилласан байна. За бид нар дээр бас ингээд та бүхэн яг энэ ойлголтоо нэгтгэя би ерөнхий зөв ойлгож байна тийм ээ. Ер нь би ингээд болж гинүү гэдгээ манай энэ группийн гайд хэсгээс таад ажиллаарай. Энэ за энэ хөтөч буюу энэ гайд гэдэг ингээд харагдаж байгаа. За энэ дээр бид нэр тестүүдийг шалгах тестүүдийг бол оруулж байна. За ингээд амжилт хүсье.